Хөгжлийг манлайлагч, бүтээлч, CEO-нууд. Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт жижиг дунд бизнес эрхлэгч нарт яагаад чухал байдаг вэ? Бизнес гэдэг чинь өөрөө урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь чухал. Өнөөдөр бид нар гол ашиг хийхээс илүү тэгэхээр ерөөсөө энэ хөнгөлөлттэй зээлийг өөрсдийнхөө бизнесийн эргэлтэнд оруулж, тоног төхөөрөмжөө сайжруулж, түгэд материалаа илүү авч за хүний нөөцөө сургах гэдэг иймэрхүү юмд бол маш чухал байдаг. Бичил бизнес эрхлэгч бидний хувьд мэдээж тодорхой хэмжээний санхүүжилт одоо бидэнд хэрэг болдог. 100% өөрөөсөө тухайн санхүүжилтийг гаргаад хийхэд одоо бичил бизнес эрхлэгч бидний хувьд хүндрэл үүсдэг. За тэгэхээр энэ хүндрэлийг яаж даван туулах вэ гэхээр нөгөө бид нар ч одоо тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт тавих юм уу, банк болон банк ус санхүүгийн байгууллагаас зээл авах ажил эхэлнэ. Монгол Улсын засгийн газрын 2020 оны 113 тоо тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор бага хүүтэй урт хугацаатай төслийн зээлийг олгож байна. Зээлийн гол шалгуур үзүүлэлтүүд нь аж ахуй нэгж байх, тодорхойлсон тэргүүлэх чиглэлийн хүрээнд орлуулалтын орлогоос хамаарч зээлийн хэмжээ тогтцдог гэх мэт онцлогтой. Тус хөнгөлөлттэй санхүүжилтийн материалыг хүлээн авах, сонгон шалгаруулах, олгох, эргэн төлүүлэх, хяналт тавих зэрэг холбогдох зохион байгуулалтын ажлуудыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газраас хариуцсан хийж байна. Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулад энэ сангаар дамжуулаад жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн үйлчлэгийг үзүүлээ явуулдаг. За өнгөрсөн хугацаанд бол одоо нийтдээ 990 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид олгосон байна. Яг бодлогын түвшинд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зээл олгодог. За энэ хүнд бол нэгдүгээр хүүгийн хувьд бага урт хугацаатай гол нь тухайн үйлдвэр үйлчлэгийн хэмжээтэй холбоотойгоор үндсэн хөрөнгөнд зориулж одоо тоног төхөөрөмж худалдаж авах юм уу эсвэл үйлдвэр үйлчлэгийн зориулалтаа барилга байшин барих юм уу тийм ээ. Эдгээр салбараар санхүүжүүлж байгаа. Үйлдвэр эхэлж байгаа хүн ингээд тусдаа яваад байж чадахгүй маа. Тэгэхээр ер нь бол бид нэг хамтарч нийлж бүтээжж ер нь энэ зах зээлээ хамгаалах юм байна. Ингэж энэ салбарт бас илүү тоглож болох юм байна гэдэг бодлого барьсан. За энэ хүрээндээ бид нар 2019-2020 онд одоо зээл авсан компаниудаа энэ бест хөтөлбөртэй хамтраад чадахжуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг талаа бид нэр ингээд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Нөгөө талаа бас энэ санхүүгийн дэмжлэг үзүүлэлт хаяхгүйгээр бест хөтөлбөртэй хамтраад одоо энэ хүний нөөцийн, менежментийн, санхүүгийн энэ сургалтууд, энэ зөвлөгөөнүүдийг өгөөд ингээд байнгын одоо үргэлж сайжруулах үйл ажиллагаа хийж байгаа. Энэ ковидын хүнд нөхцөл байдлыг бол амжилттай давж хэвийн байдлаар одоо зээлээ төлж одоо явж байна. Тэгэхээр маш амжилттай гэж байгаа. Нэг жишээ. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй одоо бодит байдал нэг бол яхахгүй тэр хүмүүс бол хүний нөөцийн бодлоод санхүүгийн хувьд бол ингээд хязгаарлагдмал те. 1 2 3 ажилтнтай яг өөрөө тэр бүх юм гэдэг. Өөрөө үйлдвэрлэдэг, өөрөө түгээдэг, өөрөө борлуулдаг ийм онцлогтой байдаг. Тэгэхээр тэр хажуугаар тэр хүнийг ингээд нөгөө сурж боловсрох, сайжруулах ингээд энэ үйл ажиллагааг бол зайлшгүй ингээд дэмжих шаардлагатай байдаг. За энэ хүрээндээ бид нар бол одоо боловсруулах, чадахжуулах чиглэлээр ингээд хамтран ажиллаж байгаа. Энэ хамтран ажиллагааны үр дүн бол хамгийн гол нь яг энэ бизнес эрхлэгчид яг тохирсон шаардлагатай үед тэр хүн шаардлагатай мэдээллийг олгодог, чадахжуулдаг, сургалт зөвлөгөөг өгдөг тийм ээ. Энэ үйлчлэг үзүүлж давуу талтай ийм хөтөлбөр байгаамаа. Зээл, санхүүжилт шаардлагатай байгаа жижиг дунд бизнес эрхлэгч болон санхүүжүүлэгч байгууллагын хооронд бест хөтөлбөр гүүр болон ажиллаж байна. Бест хөтөлбөрийг найзаасаа мэдсэн. Энэ болохоор зээл жуулчлах тий хөтөлбөр. Тэгээд төсөл лидер бичих чинь бас ингээд тусалдаг нэлээд сайхан хөтөлбөр байгаа. Энд бас хандаад үзээрэй гэд. Тэгээд бас хандчихсан. Жижиг дунд бизнес эрхлэгч ер нь стартап компаниудын хамгийн нэг номерын бэрхшээл бол ерөнхийдөө санхүүжилт гэдэг юм билээ. Одоо бид нар чинь өөрийнхөө одоо юу гэдэг мөнгөөр одоо бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийхээр тодорхой хэмжээнд бас шат ахна гэх хэзөө. Тэгээ банкнд хандаад зээл аваад ингээ яа гэхээр хүү өндөртэй. Хамгийн гол юм болохоор одоо энэ жижиг дундын сангаас одоо зээл хэрхэн яаж авах вэ? Төслөө яаж бичих вэ? Бүх одоо нэг хөтөлбөрийг нэг үрчлэн шат дараатаагаар детальчилж бид нарт ерөөхдөө зааж зөвлөж ерөөсөө төсөл бичгээс ахуулаад одоо төсөл авах за тэгээд авсны дараа ахаа сургалт зөвлөгөө орох гэдэг ингээд бүх юм дээр ингээд тусалдаг юм байлээ. Зээлэнд ерөөхдөө хамрагдсанаар энэ чинь өөрөө баг хүүтэй. Тэгэхээр нэг эргэлтийн хөрөнгө за тэгээд ажлын байр за тоног төхөөрөмж за энэ бүхнийг ингээд шийдэх боломжтой болчихж байгаа. За ингэснээр миний бизнесийн одоо нэг цикл миний эргэлтийн хөрөнгө борлуулалт ингээд нэгээс 2 дахин нэмэгдэх боломжтой болчихж байгаа байхгүй юу.
Тэгэхээр биднэрт хамгийн гол ерөнхийдөө бэрхшээл болохоор яг энэ зээлгүйгээр би одоо жишээ нь бизнесээ өргөжүүлэх гэхэд бол магадгүй ашиг орлогоороо буцаагаад хөрөнгө оруулалт хийгээд ингээд сайжруулах гэхэд бол хахад 3-аас 4 жил 5 жил шаардлагатай болчих жоох байхгүй. Тэгэхээр ингээд зээл авснараа миний одоо энэ асуудлууд бол нэг дор ингээд шийдэгдээд тэгээд ингээд явах боломжтой болчихж байгаа юм. USAID буюу Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын бэс хөтөлбөрт ингээд хамрагдсанараа жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас ингээд хөнгөлөлтөө зээл аваад бизнесээ ингээд өргөжүүлээд ингээд явж байгаадаа талархалтай байна. Бэс хөтөлбөр нь жижиг дунд бизнес эрхлэгч нарт үйлчилгээгээ үн төлбөргүй үзүүлдэг. Тухайлбал зээл олгож буй санхүүжүүлэгч байгууллагуудын мэдээллүүд болон тавигдах шаардлага, шалгуур, бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл. Ихэнх хөнгөлөлттэй зээлүүд бизнес төсөл шаарддаг тул бизнес төслийг боловсруулахад жижиг дунд бизнес эрхлэгч нарт дэмжлэг үзүүлсэн зөвлөгөө. Хөрөнгө оруулагчдад бизнес төслөө танилцуулах аргачлалын талаар зөвлөм чиглүүлдэг. Мөн зээл авсны дараах бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Их болог уламжлалаар сүүсүн бүтээгдэхүүн боловсруулах одоо дэлгүүрийн нэг санаагаа болоод бизнесээ одоо яаж хийх вэ гэхээр мэдээж мэдлэг чадвар одоо туршлага дутчихсан учраас өөрөө илэрхийлж агаад эмэгтэйчүүдийн одоо бизнес эрхлэлтийг дэмжих төв дээр очиж сургалтанд сууж агаад анх энэ бэст хөтөлбөрийн тухай олж мэдээд даунтауны офис дээр анх удаа бэст хөтөлбөртөйгөө очиж уулзж байсан. USAID Америкийн нэгдсэн улсын олон улсын санхүүжилттэй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа бэст хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Жижиг дундаас авах зээлийнхэн төслийг болохоор ерөнхийдөө өөрөө бичсэн, яг өөрөө гардаж бичсэн. За тэгээд тухайн төслийн маань одоо бэст хөтөлбөрийн зохион байгуулж байгаа сургалтанд сууснараа төслийн маань бүтэц ямар байхын одоо хүмүүс хаана ямар алдаа гаргадгийг одоо тэр тал дээр бэст хөтөлбөрийн зөвлөгөө өгж исэн. Тэгээд тухайн төслийг амжилттай бичээд жижиг дунд энэ сангаас яг зээлээ авч чадсан байгаа. Үүндээ маш их баяртай байгаа. Бүтээлцээ хөтөлбөр маань болохоор 3 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Тэгээд 7 хоног болгон биднэрт одоо танхимаар сургалт уулзалт өгж одоо нөгөө хөдөлмөрийн гэрээгээ яаж байгуулах вэ? Компани дүрм одоо бүр энэ бүхнээс эхлээд одоо тухайн бизнес төслөө яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэг одоо сургалтыг бүр цогцоор нь биднэрт энэ бүтээлцээ хөтөлбөрөөр биднэрт өгж байгаа. За тэгээд 1-7 хоногт нь болохоор танхимаар сургалт өчөө дараа 7 хоногт нь тухайн сургалтаа баттгах ганцаарчлсан зөвлөгөө өгөх, тухайн бизнесийн онцлог тохиолдсон одоо зөвлөгөө өгөх, тулгамдж байгаа асуудал дээр нь одоо илүү наривчлсан зөвлөгөө өгөх гэдэг юм уу энэ байдлаар явж байгаа. За тэгээд бүтээлцээ хөтөлбөрт хамрагдсанараа за маш дэс дараалтай одоо энэ бизнесээ одоо ингээ хэрэгжүүлж чадж байгаа гэж үзэж байгаа. Жижиг дунд бизнесүүдийн хувьд зээл, санхүүжилт авч чадсан ч бизнесийн менежмент болон компани засаглалын хангалтгүй байдлаас шалтгаалan эрсдэл учирч байдаг тул бүтээлч SEO хөтөлбөрөөр дамжуулан дээрх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд бол бизнесээ өргөжүүлэхэд хөнгөлөлтөө зээл санхүүжилт хамгийн чухал байдаг хэдий тухайн санхүүжилтийг хэрхэн үр ашигтайгаар зарцуул бизнесээ тэлэх ур чадвар мэдлэг бол дутагдaltaй байдаг. Хөнгөлөлтөө санхүүжилтийг хэрхэн юунд зарцуулж үр ашгийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Бүтээгдэхүүний үн цэнийг хэрхэн яаж тодорхойлох вэ? Хамтрагч байгууллагуудаа хэрхэн яаж харилцаа холбоо тогтоох вэ? Гэх мэтлэнгээр менежментийн ур чадварууд бол дутагдaltaй байдаг. Бүтээлцээ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчид маань хамтын түншлэлийг бий олгох, хамтран суралцах, практик туршлага сонсох, ганцаардлан зөвлөх үйлчилгээ авах, ажлын байран дээрх зөвлөгөө авах гэх мэтлэн өөрийгөө чадахжуулах боломжоор хангагдж байгаа юм. Бүтээлцээ хөтөлбөрийг төгсөгч аж ахуйн нэгжүүдийн захирлууд маань өөрсдийн санаачлагаар захирлуудын Z клубыг үүсгэн байгуулсан. Бэст хөтөлбөрийн хурцлахур хөтөлбөрүүдэд одоо хамрагдсан захирлууд маань нэгдээд хамтдаа одоо хөгжиж бие биенээсээ одоо туршлага судлаад бизнесээ хөгжүүлэн нийгмийн эдийн засагтаа эерэг зөв нөлөө үзүүлэх зорилготойгоор одоо үүсгэн байгуулагдаад жил шахуу хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Хувь хүний хөгжил, манлайлал мөн одоо бизнесийг одоо хөгжүүлж дараагийн түвшинд гаргах зорилготой ийм сургалт хөтөлбөрүүдийг захиан байгуулж явж байгаа. Жишээлбэл одоо шинээр үүсгэн байгуулагдж байгаа компани удирдлагуудад зориулаад бид нэр өөрсдийнхөө туршлагыг хуваалцах зорилгоор одоо ийм уулзалт зөвлөгөөнүүдийг явуулдаг байгаа. Эдгээр бүх үйл ажиллагааг тал бүрээс нь дэмжин ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хөгжлийн шийдэл
төрийн бас байгууллагын хэрэгжүүл бий. Best программын хамт олондоо баярлалаа илэрхийлье. Төр болон төрийн бус байгууллагууд хамтран эх орны хөгжүүлэгч гол түлхүүр болох жижиг дунд бизнес эрхлэгчтэй дэмжин ажиллаж байна. Харин жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийнхөө ирээдүйн төлөө хамтдаа хичээж манлайлагчдаас суралцсан зогсолтгүй урагшилсаар байна. Хөгжлийг манлайлагч, бүтээлч, CEO-нууд